Сайн байцгаана удагчтай нүүдэлчин нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Бид энэ удаад үндэснийхээ баяр наадамтай холбоотойгоор энэхүү нэвтрүүлгээ бэлтгэж байна. Тэгэхээр 93 наадам гэж бидний бэлэгдэж ирсэн үндэснийх баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгвэл чухам энэхүү наадам хэрхэн яаж үүсч хөгжсөн талаар бид энд ярилцахаар төгч мөн хоёртаа бас уулзаж байна. Сайн байна уу? Та сайхан наадж байна уу? Сайн байна уу? Сайхан наадж байна. Та сайхан наадж байна уу? Бид Эрдэнэс 93 наадам гэж олон жил тэмдэглэж ирлээ. Одоо бол яг 93 наадам гэж яг энэ мэтчнэр олон жил тэмдэглэж ирсэн гэж хүмүүс ойлгодог л та. Тэгэхээр яг энэ үндэснийхээ баяр наадам маань хэдийн үеэс яг одооных шиг тэмдэглэж ирсэн ямар ерөн өөх түүхийг дамжиж ирсэн ийм уламжлал байдгийн бэ? Тэгэхээр одоо бидний энэ 7 сарын 11-ээс 12 13 дамжуулж байж байгаа нэг баяр ёслол шүү дээ. Баяр наадам. Энэ бол яг өнөөгийн өнгөрөхөөр бол 1952 оноос хойш тогтож байгаа. За би сая л өөрөө наадам гэдээ ярьж байна. Бид нар бол үндэсний их баяр наадам гэж хэлж штэ. Тэгэхээр энэ бол наадмаас арай өөр юм. За баяр наадам гэдэг нь бол бас арай өөрөөртэй. За өгзүүн талаас өгөх юм бол баяр гэдэг чинь одоо сэтгэл хөөрөл, баясах, мэдрэмж авах гэдэг юм уу? Тийм ёслолын шинжтэй үйл явц хэлж байна. Илүү өсөв хийсэр шинжтэй. Наадам гэдэг бол уралдах, тэмцэлдэх одоо шагнал авах гэдэг юм уу? Ийм илүү бодиттой те. Хүч үзэгч гэдэг ийм агуултай харагдаж штэ. Тэгэхээр энэ бол зөв өгзүүн талаасаа ч тийм юм биш юм байгаа. Түүхэн хүчнийхөө явц гэсэн манай баяр наадам ийм ялгаатай өөр байсан гэсэн. Эхлээд наадам тустай байна тийм үү? Дараа нь баяр гарч баяр нь тустай байж. Тэгээ энэ хоёр нэг доороо явдаг ч юм уу. Тэгж жагаад 1952 оноос хойш ерөөдөө өнөөгийн өнгөрөх олж ирсэн. Тийм байна. Анх ер нь яг хэдийгээс үүсэлтэй байдаг юм бэ? Үүсгэл талаас нь авч үзэх юм бол энэ манай Монгол нутагт хүн хизээ үүссэн. Тэрээс баг холбогдож эхлэв шүү дээ. За хүн амьдарч эхэллээ. Хоорондоо ирчүүд бол хүч бараа үзэн тэмцэлт нь за энэ бол тодорхой хэмжээгээр өрсөлдөгч дараагийн дайс этгээдтэй болон дайнд оролцох бэлтгэл болж байгаа. Тэр талаасаа бүхүүлдэл тэгж үүссэн юм тийм үү? За ном бол одоо ном сум үүссэн үеэс ном харах бас бэлтгэлийн байдлаар ингэж үүссэн байна тийм үү? За морь уралдах бол морийг гаршуулад хоорондоо оролт тэмцэлээ эхэлсэн. За гэхдээ анхны үүсгэл бол чинь нөгөө бай мөрий тавих одоо мөрий тавьж уралдах ч гэдэг юм уу мөрийцэх тийм байдлаас эхэлж бай мөрий гэж бид нар ч одоо ингээд төрүүлсэн одоо морь болон морины эзэн тийм үү төрүүлсэн бөхөд мөн сурн бай мөрий үг гэж ярьж байгаа. Тэгэхээр анх бол ингээд бай мөрий тавь тэмцэлж исэн байдлаар эхэлж исэн байна. Гэхдээ энэ нь бол илүүтэй тийм цэрэг дайны бэлтгэл агуулгатай цэрэгийн үйл хэрэгтэй холбоотой ч юм уу тэгж эхэлж исэн. За дараа нь бол төрч ёсны үйл болж эхэлж байгаа. Ер нь наадмын хөгжлийн талаас авч үзэх юм бол манжийн үед бол одоо манай 93 наадам илүүтэй хөгжиж төлөвшсөн юм шиг байна. Яагаад вэ гэхээр энэ баяр наадмыг ч одоо бүхэлдээ тийм үү олон хүн цуглуулж байрлалт тийм ээ. За морь урлаа гэхэд одоо гişний сарын бэлтгэл хангалт хийгээл одоо морийнхаа хөлсийг аваад одоо уяаш нойр хоолгүй яваад хэдэн хүүхдүүд бол бас ингээл зүдрээд ингээл явдаг шүү дээ үнэн бол тийм. Тэг чин бас цаг хугацаа орно да. Энэ за сур харууллаа. Энэ болгон чин тодорхой тийм хугацааны 50 байдлыг шаардж байгаа амар 50 байхыг. Энэ бол манжин үед бүрлж байгаа. Өмнө нь бол монголчууд тийм боломж хоорондоо дайлдаа эсвэл гадагшаа дайлал ингээд өө 50-аад мороо явж явах боломж байхгүй тий. Цэрэг татдаг эсвэл дайсан хүрээд ирнэ. Манжин үед бол бид нөгөө монголчууд 200 жил унтаа байлаа гэж ярьдаг шүү дээ хуучны ижил. Яг тийм байсан үедээ илүү амар 50 байсан. Амар 50 байсан учраас энэ болгоно оролдох зав зай зугаац ингээд хөх боломж нь байсан юм. Тэр энэ болгоно наадам хийдэг. Ер нь бол манжин үед бол 3 зүйл наадам байна л да. Аль шашнаа гол нөгөөт нь анхны үе хэлдэг нөгөө Батөршил буюу Үрх наадам буюу Даншиг наадам. Нөгөөт нь 10 сгийн наадам гэдэг уул тайлга наадам гэдэг нэрээр илүү танигдсан наадам байна. За энэ бол халахын 102 аймаг Сэцэн хаан, Тушаад хаан их шавь нийлээд богдыг шавь нийлээд нааддаг. За энэ бол хаан хинтий бол богд хаан уул хоёрыг тайгаад тайсан дараа наадам хийдэг. Наадмыг мөн сайн гар ярьж байгаа нөгөө сайн элчнэрүүд ялгарна тэр наадмыг тэрийг уул усанд өргөдөж уулсаа харагддаг. Энэ наадам гэж байна. Нөгөө талдаа бол аймаг хошуудууд бол бас уул усаа тайгаад жижиг овон наадмууд гэдэг. Овон наадам гэж ярьдаг шүү дээ. Хошуу наадам. Тэр чинь хошуу наадам зүгээр хийхгүй л дээ. Ямар нэгэн уул ус тийм зүйлийг тайгаад. Эсвэл одоо зөвхөн богдод Батөршил өргөдөг юм шиг Даншиг гэдэг юм шиг. Мөн бусад жижиг удаа туйлгаадуудад бас Батөршил өргөж Даншиг наадам хийцсэн байсан. Ингээ ийм гурван хэлбэрийн наадам байж байна. За Даншиг наадам бол одоо 10 сгийн наадмаас ялгаатай нь барилах бүхний тоо хязгааргүй чөлөөтэй. Харин бол 10 сгийн наадам буюу тэр уул тайлга наадам бол тоотой 132 бүх барилдана. 132 бүхүүд бол сая ярьд 102 аймаг бол нэг шавьдаа хуваагаад өгч тоог юм те. Тэр хэдэн оноод бүхүүд ирж барилддаг. Хуваартай. Яг тэдэн бүх барилдана гэсэн. Иймэрхүү ялгаатай байж байна. За ингэж явж байгаад 1911 он болж байна. Монголчууд туур уцаар улсаа байгууллаа шүү дээ бид нэр.
Тэгсээр энэ одоо шашны агуулгатай байсан наадмууд чинь шал өөр болоод гэж төрт ёсны энэ баяр наадам, баяр ёслол болж эхэлж байгаа. 10 засгийн наадмыг авч үзээ л да. 11 оны 12 сарын сүүлээр 29-нд бид нэр төр усаас сэргээсэн тийм. Тэрний маргааш нөгөөдөрхөл богд хааны зарилгаар гадаад яамны сайд жин хондорж энэ богд уулыг очиж тайсан байна. Өвлөөр шүү дээ, өвл тайж байгаа. Тэгээд зарилгын бичиг өргүүлсэн. Тэгээд тэр үеэр бол энэ уул нь богд хаан уул гэдэг цол олгосон. Бүр. Тэгэхээр нөгөө сая одоо богд уул хинтээ уулыг тайгаад наадам хийдэг байлаа шүү дээ. Тэр наадам төрийн хэмжээний буюу улсын хэмжээний болж эхэлж байгаа. Дараа жилсэн. Түрүү хэлсэн тийм ээ. Манжууд бол 102 амийг шав гээд ордог гэсэн энэ дээр нэмэгдээд 1912 оноос эхлээд 12 3 оноос нэмэгдээ ихтэйд баруун 2 амиг сайнын застхан 2 аймагаас оролцож байгаа. Тэгэхээр энэ бол нийтийг хамарсан төрийн наадам буюу улсын наадам болж эхэлж байгаа. За тэгвэл даншиг наадам энэ үед яасан. Даншиг наадам бол байсан. Даншиг наадам бол илүү төрийн агуулгатай байсан боловч болж исэн боловч энэ үед даншиг наадам хийгээгүй. Бараг хийгээгүй. Богд хаант Монгол улсын үе гэдэг чинь 1911-аас 1920-21 он хүртэл тийм 10 жилийн хугацаа. Яагаад хийгээгүй? За энэ наадмын зардал мөнгөтэй холбоотой асуудал. Манжийн үед бол 3 жил тутамд энэ наадмыг хийж ин даншиг наадмыг бол жил алмаас хийхгүй. 10 засгийн наадмыг жил хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ наадам бол 3 жил тутам манжийн үед хийж байхдаа манжийн дөрөөс зардал мөнгөнд даадаг. Тэгээд наадам хийдэг байсан. Тэгсэн чинь бид нар яасан туурсаар болсон. Одоо энгийн өгөр бол гэртээ байхад ааваас мөнгө аваад юм хий гэдээсэн байна тий. Одоо туурсаар боллоо, тусдаа өрс гарлаа юм их гэсэн чинь маш мөнгө орох байлаа. Өөрт нь мөнгө байна. Бахан мөнгөтэй манаас ядуу байлаа шүү дээ. Оросоос мөнгө зээлсэн. Бүр аргаа ядахта хэрэгэн зэрэг ноёдоо хөдөлтөд ноёдоос их мөнгө авч ингээ сангаа бүрдүүлдэг. Татврын нэгсэн тогтолцоо байхгүй ус хэцүү байсан. Тийм учраас богд бол их ухаантай хүн байсан байна. Жил болгон одоо доор том ламдар одоо ноёдууд бол сайд арга нар бол одоо тань зориулсан тэр даншиг наадмаа хийя одоо танд өргөлөө өгье гэл ингээд богд өгж байсан. Үгүй ээ. Энэ жил наадмыг өг эсвэл зөвхөн морийг оруулдаг, эсвэл зөвхөн сурыг харав. Ингээд хуучин бол 3 жил тутам яаж исэн бол энэ үед бол жил тутам санаачлаг гаргаж ирсэн тийм үү. А гэж богд хүлээж аваагүй. Энэ үед бол ганц хоёрхан удаа нэг бүрэн бус наадам буюу нэг морь уулдаг ч юм уу ном харах энэ наадмууд болж өнгөрч ирсэн. Уруулаа зэрэг бас болтгоо байсан юм шиг. Болоогүй энэ үед тийм энэ үед ч тийм одоо богд хаант Монгол улсын үед гэсэн. Яагаад тэгэхээр маш их зарлага мөнгө гарах байсан учраас богд энэс татгалзаж ирсэн. За ингээд 1921 он болж байна тийм үү. 21 он болоод ирэхээр 21 онд юу боллоо? Ардын усгал ялаад. За ардын усгал гэж хүмүүс хэлэх дуртай тийм үү. Одоо манай баяр наадмын нэр гэсэн ардын усгал гэж явж байгаа. А 90 оноос хойш түүх судлалын үүднээс бол энэ бол ардын усгал биш байжээ. Үндэсний ардын усгал байж байгааг томьёолцсон байгаа. Эдгээр бол одоо манайд 2003 онд хэвлэгдсэн аль байсан Монголын төрийн албан түүх 5 бот ном дээр байж байгаа сүүлчийн бот дээр 21 оны хувьсгал гарч ирлээ. Хувьсгалын дараа бол хувьсгалыг хийлээ шүү дээ. Тэгэхээр хувьсгалыг хэн хийсэн бэ гэж. Ардын хувьсгалыг гэдэг нь ардууд хийсэн гэсэн. За тэр үед энэ нэр томьёолч 40 оноос гарч 41 оноос гарч иж байгаа шүү дээ. Энэ хувьсгалыг тэгвэл хойш яг үндэслэх баяр наадам нь яаж явагдсан? Тэгэхээр бол за тэгж 21 он боллоо. За саяны хэлдэг үндэсний ардын хувьсгал яллаа. Ялах үед бол ялсны дараачаас 22 оноос ихтэй наадмын өнгө төрхөнд шинэ 2 зүйл орж ирж байгаа. Нэг нь бол цэргийн наадмыг хийж байгаа. Цэргийн наадам 1922 оны 100-ны сүүл сард хийсэн. Сүүл сарын сүүлчээр цэргийн наадмыг хийхдээ бол цэргийн их чамжин тогийг Баянзүрх уулын хаанд тайгаад цэргийн наадмыг хийдэг. Цэргийн наадам мөн даншиг наадамтай төсөөтэй харьцангуй чөлөөт хэлбэртэй. Ямар ч хүн оролцож болдог тий. Очоо барилж болдог. Тоо бол ихээс олон хүн барилж болдог юм байна. Ингээд 3 наадам болчихоо 22 он болоход нөгөө наадам чинь зэрэгтэй ирэхэд байж байгаа шүү дээ. 3 дахь сони юм юу гэхээр сая хэлсэн тийм ээ 21 оны 7 сард өдөрт 11 тавьсгал ялсан юм аа гэж. Тэгэхээр энэ хувьсгалын ойг тэмдэглэх тухай асуудал гарч иж байгаа. Тэр нь 22 оноос эхэлж байгаа юм л да. 22 онд бол энэ хувьсгалын ялалтын ойг тэмдэглэе. Энэ бол улсын баяр л гэж байгаа юм л да. Тэрнээс ардын хувьсгалын баяр гээгүй. 21 оны улсын баярын 1 жилийн ойг тэмдэглэе гэж байгаа. Тэгэд улсын баярыг тэмдэглэхдээ 22 онд бол бид нар чинь тэр үед бэлгийн тооллыг хэрэгжилж ирсэн. Тэгэхээр нөгөө одоо бидний 7 сарын 11 гэдэг бол 1921 оны байдлаар бэлгийн тооллоор 100-ны сүүл сар буюу 6 сарын шинэ 6-ны өдөр байсан. Тэгэл 22, 23, 24 оны 3 жилд бол яг энэ бэлгийн тооллоор баяраа тэмдэглэсэн. Тэ 100-ны сүүл сарын шинэ 6-нд баяруудаа тэмдэглэж явчихсан тийм ээ. Цэргийн наадам бол ингэ болж ирсэн. Гэхдээ яг энэ үед бол саяны хэлснээр даншиг наадам бас баг болоогүй л дээ. Ер нь бол манжаас хойш бол даншиг наадам баг төдийлөн бүрэн утгаараа хийгдэг. Нөгөө ус орны эдийн засгийн холбоотой байсан. Тэгж жаад 1924 оны 5 сард богд хаан чинь нас орлоо шүү дээ. Дараа нь дахиж богд тодруулахгүй, гигэн утга тодруулахгүй гэдэг ингээд шийдэл гарчихсан хаанг болно гэдэг. Тэгэхээр дахиад тийм том хэмжээний их ташиг шаардлагагүй болоод даншиг наадам ингээ байхгүй болчих.
Тэгээ 24 оны сүүлчээр үндсэн хууль батлагдсан. Бид нар 8 дахь үндсэн хууль гээд 11 сарын 26-нд бүгд найрамд улсыг тунгаллаа шүү дээ. Энэ үндсэн хууль батсантай холбоотойгоор бас нэлээ юмнууд өөрчлөгдсөн л дээ. Энэ үндсэн хууль басны дараахан бол 25 онд улсын баг хурлаас шийдвэр гараад улс орны эдийн засгийн хүнд байгаа учраас энэ 10 засгийн наадам буюу уул тайлгын наадмыг хийхэ болио. Энийг харин цэргийн наадамтай хасгаръя. 25 оноос ингэж хийя гэж шийдсэн. За нөгөө талдаа бол 25 онд бол бид үндсэн хууль батлаад он тоолд бол Европ буюу аргын тоолыг хэрэглэж эхэлж байгаа. Эхлээд хавцсан байдлаар явж байгаа юм байсан. Тийм учраас 25 онд нөгөө улсын баярыг хизээ их хөвг асуудал ярьж байгаа. Тэнгүүд нөгөө 21 оноос зуны яадаг сарын шинийн 6 хизээ бэгдийг тайлбар олоо хөөгд 7 сарын 11 гээд. Ингээд 25 оноос бол 7 сарын 11-ээс улсын баярыг тэмдэглэж байгаа. Одоо тэрнээс хойш бол жил болгоны 7 сарын 11 улсын баяр шүү дээ. Наадам бол цэргийн наадамч бай, даншигч бай, уул тайлгын наадамч 7 сарын 11 биш шүү дээ. Тэр үед бол зурхаач үзүүлээд зуны тухайн үеийн цаг улирлын байдал болон зурхаанд одоо сайн өдөр юу таард тийм ээ. Тэргүү тогтоогоод ерөөдөө нэг 7 сарын сүүлч 8 сарын ихэр хийж ийсэн. Ингээ явж байна. Ингэж явж хагаад 31 оны үеэс эхлээд энэ улсын баяр одоо 25 оноос л цэргийн наадмын ганцаар үлдчихэж байгаа ш. Нөгөө хоёр наадмын нэг нь хасгаа нэг нь бүр зогсоочж байгаа. Ингээ 31 оноос эхлээд улсын баярыг цэргийн наадамтай цуг хийж эхэлж байгаа. Энэ чинь 5 6 7 өдөрч баг болж байна. Эхний нэг 2 өдөр нь баяр ёслол болдог тий. Баяр ёслол гэж юу гэхээр нэг ёслын арга хэмжээ шүү дээ. Одоо бид нар парад өнгөрөөл нээлт хийгээл дараа нь туг уур хяавар болол ингээд хүмүүс явж байна тий. Тиймэрхүү мэргийн үйл сурчлын шинжилгээ үйл ажиллагаа. Тий. Тэр нь бол нэг болдог. Дараа нь наадам үргэлжлэл. Ингээд 31 оноос хойш улсын төвд бол ингээд наадам нь бол баяр хоёрын цуг яваад байгаа. За энэ үед бол хилцэн үүднээс хэлэх юм бол баяр насал тавиад наадам гэсэн ийм талаас ийм байсан гэж хэлж болно. Харин бол юунд хөдөө сумдад бол аймаг гушууд ч юм уу энэ байдал ч өөр байгаа шүү дээ. Улсын баярыг бол яг 7 сарын 1-нд нэг ёстой нэг баярын хурлыг өнгөрөө шүү дээ тий. Наадам нь бол тусдаа л яваад байсан. Энэ үйл бүр 52 хүртэл явж байгаа. Тэгж байгаа 52 төв орооны дотоод гарлаа. 52 оны ихээр цагаан сарын өмнө чавсан марш чавсан нас болчих шүү дээ. Тэгээ цагаан сарыг хоригдож байгаа дараахан. Тэгээ дараа нь 107 сар болохын өмнөх 5 6 сарын үед улсын төвчнөөс тогтоол гаргаад энэ олон баяр наадам би хэлсэн тийм. Зөвхөн 7 сарын 11-ээс хойш бол Улаанбаатартад баяр наадам 2 цуг байсан. Бусад аймаг сумдад бол 11-дээ баяраар хийдэг. Наадам бол хамаагүй байсан тийм ээ. Янз бүр хизээ хийж ирсэн. Тэгсэн чинь 52 он тогтоол гараад ингэж замааргүй наадам хийж байгаа нь одоо тийш нөгөө төлөвлөгөөт эдийн засаг бий болчихсон 5 жилээр төлөвлөсөн. Манай энэ төлөвлөгөөнд саад болж байна. Бүгдээрээ нэгэн зэрэг наадъя гэдэг шийдвэр гарч. Тэгээд 7 сарын 11 12-нд багтааж улс баяр нэгэн зэрэг нааддаг болъё гэж ингэж шийдвэр тогтоод ингэснээр бол нөгөө олон хоногор болдог байсан, тусдаа болдог байсан, орон нутгийн тусдаа шүү дээ. Энэ наадмын чинь сүлэлдээд жинхэнэ өнөөгийн баяр наадам гэдэг 2 хоногт багтахад бол бүх юм чинь ингээд яа штэ. Барьцалдаж одоо нэг цул болох байхгүй юу. Тэгэхээр 52 оноос хойш бодохоор юу 60 жил болж байна тийм ээ. Одоогийн өнгөлөхөөр. За ардын хувьсгал гэдэг ардын хувьсгалын ойн баяр гэдэг баяр зориулдаг тийм нэр үүсээд бол 41 оноос хойш үсэх юм бол 70 жил болж байна тийм. Тэрнээс өмнө бол улсын баяр, Монголын хувьсгалын ойн баяр, үндэсний арсын хувьсгалын ойн баяр, үндэсний хувьсгалын ойн баяр ингээд 41 он хүртэл ингээд явчих шүү дээ. Тэгэхээр одоо дэлхийд цуутай энэ Монгол үндэснийх баяр наадам маань маш олон түүхийг гэлээсэн маш өөрчлөлтөөр өнөөгийн дүр төрхийг олсон байна шүү дээ. Тухайлбал та хэллээ манжийн үед ямар байсан 1911 онд 21 онд богдын үед те тэгээд 45 онд тэгээд 52 оноос эхлээд яг тогтоол гараад яг 7 сарын 11 12-нд тэмдэглэг болсон гэдэг улс орон даяараа тэмдэглэг болсон гэдэг. Тэр яг энэ түүхэн энэ он цагийг авч үзэх юм бол яг үндэснийх баяр наадам маань өнөөдөр яг гол уламжлал заншил нь юу байсан бэ? Яг эдгээр одоо түүхийг бүгдийг зөвхөд үзэх юм бол гол уламжлал гол зүйл нь яг юунд суурлагдаж байсан юм бол 89 оны наадам байгаа. Та зургийг харах юм бол бүгд Орос маягийн гоц хүмүүс ингээл яслаа ингээл одоо ш Монгол дээл гэж хүмүүс. Тэгээ 90 он боллоо. Зураг шал өөр кадр 100 жилийн дараах юм шиг харагдаж байгаа. Бүх сайхан нөгөө Монгол дээл хувцас өмсөөл тий ерөнхийлөгч Өчир Батгай бол Монгол дээлт яслаа нэгээд ингээд цагаан хэсгийн дээр яваал гэл ингээд тэр зураг тайлан сэхэл байгаа шүү дээ. Яг тийм ганцхан жил дотор ингэж ургасан байхгүй. Энэ чинь уламжлалаас сэргээж яах гэсэн үг үү тий. Гэхдээ уламжлалаас сэргээж ихтэй өөрөө ч хэлсээр өнөөдөр уламжлал юу юм бэ гэж. Энэ баяр наадам үнсэн их баяр наадамын сайхан арга хэмжээ дотор 3 хөл юм байгаа уламжлалаас. Энэ юу бүх барилдаж байна. Морь урлж суур авч. Энэ 3 за дээр шагаа байгаа. Шагаа харах наадам байна. Энэ 3 4 ерөөдөө 3 наадам бол манай уламжлал юм. Гэхдээ энэ 3 бол цагийн хаясаар өөрчлөлт хөгжиж байна. Бас янз бүрийн байдлаар хямарч байгаа ч юм байна. Энэ нэр Монгол наадам гэж хэлэхэд бол Монгол наадмын үнсөөр мөн шанар бол углуур нь сумын наадам шүү дээ. Гэхдээ өнөөдөр сумын наадам ямар болсон?
Хийний сонирхол татахгүй. Хуучин бол сумын наадамд очиод сумынхаа өөрснөө сайхан барилдаад тэр сумын мордод очиж урддаг байсан. Хамгийн гой наадам сумын наадам. Сумын наадам байсан шүү дээ. Одоо өнөөдөр тийм биш болчихж байна. Яг үнийг хэлэхэд сумын наадам бол яагаад тийм биш болж байна? Энд нэг том алдаа нь. Манай хуулиудад бол баяраа түргүйсэн 52 оноос хойш нэгэн зэрэг хийдэг болсон гэсэн. Яг тэр шигэ хуулиудад заасан байна. Нэгэн зэрэг одоо 7 сарын 11-2 наадам 13 дамар гэдэг ингээд хуулийн заалт байгуулж бүх сум аймаг сум бол 2000 оны 90 оны дундаас хойш бол 7 сарын 11, 12, 3-аас хойш өөр өдрөд наадаж байгаа. Заас тэрийг тайлбарлахдаа бол ихэнх нэг хэсэг нь ойтой байна. Нөгөө хэсэг нь бол одоо улсын наадмын зургатаар үзэхэд бол эсвэл зарим нь очиж баярлахын тулд гэж тайлбар хийж байгаа бол энэ жижигхэн шалтгаан өөр эргээд манай энэ том соёлын углуурыг идээд байгаа байхгүй. Яаж идэж юм гэхээр наадам өөр өдрөд болж байна тийм үү? Тэнд жишээлбэл за аймгийн наадам бол өөр өдөр боллоо. Энэ улсаас бол улсын цогтой бүх ахлуулсан хэдэн бүхчд очлоо. Тэр наадмыг бол одоо юу ялла эндэл хор найрууллаа. Наадмыг хэн төрүүлэх вэ? Хэн ачаа авах вэ? Хэн цоолно нөхөө гэдэг тэр шийдсэн зохицуулчихсан очлоо. За сумын наадам боллоо. Аймгийн цолтой бас хэдэн нөхдөд ахлаад сумынхаа наадмыг бужигнууллаа гэж байгаа. Гэтэ сум аймагт сумд очиж байгаа нөхдүүд бол харь илгийн нөхдүүд очихгүй л дээ. Мөн тентгийн тэндээс тэр нутгийн хүмүүс. Тэр өөрөлдөл тэр Монгол төрийн баяр наадмын уул үндэс болж байгаа сумын баяр наадмыг тэндээс гаралтай тентгийн үр хөвгүүд өөрснөө санаатай биш л дээ мэдхгүйгээр тухайн жижиг асинхлаа хөтөлтөд ингээд идээд байдаг. Энэ хэрэгээ нөгөө Монгол наадмыг улгуу болгоод байгаа байхгүй. Гэтэ өнөөдөр тэр сумын наадмыг сумынхан үзэхгүй байна, сонирхгүй байна. Одоо олон жилийн өөх түүхийг хэлээсэн энэ баяр наадмын соёл гэж юунд байдаг юм гол зүйл нь юунд оршиж байгаа юм бэ? Энэ баяр наадам болж байна тийм үү? Энд хоёр зүйл байгаа юм да бараг л. За яг ерөнхийдөө Монголын өв соёл уламжлал гэдэг асуудал нь тийм. Энэ баяр наадам хийж байгаа нь Монгол төрийн эрхэмсэг оршихуйн илэрхийлэл юм байна. Энд сайхан ёслын арга хэмжээж байна тийм үү? Дараа нь хүчтэй бүхүүд барилдаж байна. Сайхан хурдмаар уралдаж байна, нун сум харавж байна. Энэ болгон чинь одоо хоёр бүх барилгагт хүчээ шахах урам их оруулах. Тэр болгон сайхан үзэгчид сайхан уухаал үндээлэн тийм зүрхсэтлэн огшин тийм үү? Морь уралдаа, морь барайнд ороод ирж байгаа. Замаа сумын наадамд харж байхад ямар сайхан байдаг тийм. Хиймэр сэргээ явждаг, самсаа ширхээ явждаг тийм. Уухаалмаар за гашгарах нь айшин тийм ээ. Уухаалмаар орилмоор санагддаг тийм. Сэтгэл огшдог. Энэ бол энэ төрч ясны эрхэмсэх оршихуйн нэг бэлэгдэл болж илэрхийл болж байгаа. За нөгөө талаар юу? Нөгөө талаар бол энэ баяр наадам бол Монгол хүний мөн чанар илэрхийлэл юм байна. Бид Монгол хүн тийм үү? Тэгэхээр өнөөдөр баяр наадам Монгол хүн шиг л байх хэвээр. Одоо сайхан гоц, үнсийн гоцаараа гоёх хэвээр. Тэгээ тэр үеийнхээ Монгол хүн ямар байдлаар бие хаагаа авч явах хэвээр, яаж идэрхэх хэвээр. Тэгэл манайхан яг одоо бас орчин бүрдэхгүй л байна л да. Наадмын талбайд хаш хэдэн хүүхд туушаар авч одоо наадмын үе бол ороод үзэх боломж хомс байна шүү дээ. Туушаар авчаад зураг авах тоглуулчаа тэгээд ойрхон мөнөөлээд ингээд туул гол юм өөр нэг амралтын газар очиод ингээд идэж байгаа бол сахад хүртэл ингээд яваад байна л да. Гэтэл наадам чинь тийм агуу зоригтой биш шүү дээ. Энэ зарим нь ингээд наадмаар их олон ямраад энэ цагаан сар олон амрах гэдэг зарим нь ямар ядгатай ингээд ингэдэг л дээ. За дамаа залуучууд бол тэгж болохгүй. Энэ бол харин энэ хоёр баяраар бид олон хоног амрах хэрэгтэй. Хуучин бол 7 хоног хүртэл амарч байсан шүү дээ. Заримдаа 9 хоног амарч байсан биш 30 40-од. Тэгэхээр яг энэ шиг олон хоног амраад харин баяр наадмаа, үнсийн баяр наадмаа хийсэн шиг хийгээд тэр төрт Монголын төр эрхэмсэх оршихуйн дэлхийлээ сайхан гаргаад чинь зүгээр нэг наадам гэдэг гад дэлхийн олон улсад өөрөө тунхаглаж шүү дээ. Монгол улс гэж нэг дэлхийд хамгатай явуулсан. Өөрөө онцгтой байна. Тэрний баяр наадам ингээ хэд юм аа чинь Монгол гэдэг бол ганц гэдгийг илэрхийлж байгаа. Тэгээд дээрэс нь Монгол хүн Монгол угсгаатай ямар байх хэвээр тэр баяр наадмаар ямар зан үйлдэл байх хэвээр тэрийг сайхан ингээд мэдээд явах хэвээр л да. За маш баярлалаа. Тэгэхээр та бүхэн ярилцах цагаас энэ өндөрлөж байна. Тэгэхээр үндэснийхээ баяр наадмын одоо түүх, уламжлал, соёлын талаар ярьсан танд маш баярлалаа. За баярлалаа. За Монгол түмэн сайхан наадаараа дэлгэр зууны сайхан өдөр одоо ингээд удахгүй одоо дуусгаж байна. Тэгэхээр бол одоо дараа дараагийн ажил төрөлдөө бас орох хэрэгтэй байх тий. Тэр болгон хичээгээрэй гэж хэлье. За маш баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр бид нүүдэлчин нэвтрүүлгээр энэ удаад баярын дугаар болгож за үндэснийхээ баяр наадмын өөх түүх хөгжил за соёл уламжлалын талаар үзэгч та бүхэндээ түүхч мөнхөртэй хамт ярилцлаа. Тэгэхээр олон жилийн хилээсэн үндэснийхээ баяр наадам маань зон цагийн ихээр өөрчлөгдөж байгаа боловч уламжлал маань хэвээр хадгалагдж ирсэн. За жил болгон өнгө төрх маань өөрчлөгдөж сайхан болж байна. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бид нүүдэлчин нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг хүргэлээ. Та бүхэн сайхан надаарай.